Сайн уу манайхан Кином channel байна. За та нартай өнөөдөр бас нэгэн сонирхолтой хэрэг ярихаар бэлдсэн байна. За ямар нэгэн үлгэр домогт хойд ээжийг хорон муу санаатай гэж ихэнхдээ дүрсэлдэг шүү дээ. Яг л үнсгэлжин дээр гардаг шиг. Тэгвэл өнөөдрийн ярих сэдэв маань үнсгэлжингийн хойд ээж бүр цаашаа тийм аимшигтай хэрэг байгаа. За бүгдээрээ хэрэгтэй орцгоё. Хятадын Чончин хотын нэгэн орон сууцны дүүрэгт намрын нэгэн өдөр хүмүүс гадаа яг л жирийн өдрүүчид амьдрал нь үргэлжилж байж. Гэтэл хаа нэгтээс пир парк гэсэн маш их дуу чимээ гарч хүмүүс орилон чарлаан болон тэр газар нь очисон байна. Хүмүүс жаран юу болов яав ив гэд цуглан тэд нүдэндээ ч итгэсэнгүй. Байрны гадаа өндрөөс унсан хоёр хүүхдийн цуснд хутгалцсан бяцхан бие хэвтэж байв. Нэгээс 2 насны болов гэмээр эрэгтэй эмэгтэй хоёр хөгөд өндрөөс унсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан байна. Гэтэл хаанаас ч юм нэгэн хөл нүцгэн эрэгтэй орилон гарч ирээд өвдөг дээрээ сөхрөн уйлж гарсан байгаа юм. Энэ эрэгтэй тэдний аав болох нь тодорхой болж. Тухайн эрэгтэй намайг уучлаарай хэмээн дахин давтаад л хэлээд байсан байгаа юм. Цагдаа нар хэргийн газар ирж хүүхдүүдийн аавын зам байдлыг ажиглахад нүд нь цагдаа нар руу харж чадахгүй гүйлэгнээд нэг л цаанаа гим хийсэн хүн шиг сэжигтэй санагдсан байгаа юм. Ингээд ааваас нь мэдүүлэг авахд хэрэг гарсан цаг бас хэрхэн унсна гэд бүх зүйл нь таарахгүй байсан. Иймээс ч цагдаа нар энэ хэрэг осол биш харин хүн амны хэрэг байж болцсошгүй гэд эхний таамагаа төвшүүлсэн байгаа юм. Хэргийн гол цангилаа хөөрхий хүүхдүүд цонхноосоо унаагүй харин ямар нэгэн хүн тэднийг өндрөө шидсэн байж магадгүй байсан байна. Хин нэгэн тэднийг өндөр дээр шидсэн мөрдлөгийн явцад бүр тодорхой болсон байгаа юм. Тэгээд энэ нь бол санамсаргүй нэгэн үйлдэл биш бүр санаатайгаар шидсэн байсан. За тэгвэл одоо та нартай амь өргөцсөн хүүхдүүдийн аав ээжийнхэн талаар яг юунаас болж энэ хэрэг эхэлсэн талаар ярьж өгье. За хүүхдүүдийн аавыг болохоор Жамбо гэдэг байсан юм байна. Тэрээр багада маш хэцүү ядуу тарчиг тийм гэр бүл төрж өссөн. Тэгээ бүр багада тийм орох оромжгүй өмсөх хувцчгүй маш их тарчиг амьдардаг байсан юм байна л да. Иймээс ч сургууль сурах нь тэрний хувьд бараг тансаглал байсан гэж хэлж болно. Ингээд бага ангиа төгсөөд сургуулаасаа гарч олдсон бүх хар бор ажлыг гололгүй хийсээр нас биет хүрсэн байна. Харин түүний эхнэр болох Мэлгийн амьдрал нь бол тис өөр байсан байгаа юм. Түүний эцэг хин сайн сургууль түүнийг сургаж их сургууль төгсөөд л тогтсон ажилтай өндөр цалинтай тийм маш боломжтой амьдралтай хүн болж өссөн дорнсон байна. Хүмүүс ч түүнд маш сайн ханддаг, олон дундаа ер нь нэр хүндтэй, зөөлөн ийдэг бүсгүй гэж хүмүүс ярьдаг байсан юм байна л да. За Мэйлийн Жамбото танилцахтаа түүний ядуу зүдүүд гэр бүлээс гаралтай гэж гололгүй, амьдралын төлөө одоо хөдөлмөрч сайн залуу гэж дүгнээд тэгж бодоод маш их татагдаад өрхөж эхэлсэн юм байна л да. За Жамбогийн гэр бүлч Мэйлийн бол уриалгахын хүлээж авсан байна. Гэвч бүсгүйн гэр бүл Жамбог огонд нь хань болохгүй хүн гэж бодоод гэрлэхийг нь ол эсэргүүцсэн боловч Мэйлийн бол тэр үедээ Жамбод галзууртлаад уралцсан байсан. Тэгээ түүний нүд нь сохорсон байсан учраас эцэг эхийнхээ үгнээс дөрөн Жамбото яг нэх удалгүй гэрлсэн байна. Тун удалгүй тэд швэ ян гэсэн хоёр хөөрхөн охин хоёртой болсон юм байна. За гаднаас нь харахад хөөрхийн их нэртэй, ажилсаг нөхөртэй, хоёр хөөрхөн хүүхэдтэй бүр маш сайхан тийм халуун дулаан гэр бүл шиг харагддаг байсан ч яг үнэндээ дотроо бол байдал шал өөр зүг рүү эргэж байсан. Жамбо эхнэрээсээ өөр одоо янз бүрийн хүүхнүүдтэй интернетээр чаталж танилцсан 2019 онд Чэнчэн нэртэй өөрөөсөө нэлээд дүү 24 настай залуухан эмэгтэйтэй танилцсан байгаа юм. За Чэнчэн нь бол тийм хүнсний компани ажилуулдаг маш тийм баян айлын язгууртан одоо тийм гаралтай охин байсан юм байна л да. Тэгээ ер нь бол үзэсгэлэнтэй залуухан бие даасан тийм эмэгтэй байж. Иймээс ч Жамбод Чэнчэн маш их таалагдаж шууд л дурлсан байгаа юм. Жамбо түүнд өөрийгөө гэр бүлгүй ганц бий гэж эхэндээ худлаа ярьсан байдаг. Харин одоо их нэртэй болохоор гадуур одоо ингээ би алхахаар гарлаа. Эсвэл ийм ч юм авах хэрэгтэй байна, тийм ч юм авах хэрэгтэй байна гэх мэтчлэн гадуур юу н тэнхэн ихссэн байгаа юм. Гэвч удалгүй Чэнчэн түүнийг эхнэр хүүхэдтэй гэдгийг олж мэдсэн. Гэвч одоо түүнээс юроосоо салаагүй. Жамбоч би одоо эхнэрээсээ салнаа, чи намайг түр хүлээж гэсээр байгаад 2020 онд гэр бүл цуслуулах хүсэлтэд албан ёсоор өгсөн байна. Түүний эхнэр Мэйлин нь Жамбог одоо араар нь
тавьж байгаа талаар юу ч гадарлаагүй. Одоо яагаас салах гээд байгаа юм бэ? Надаас битгий салаач тэгээ бүр өвдөг дээрээ сөхрөөд гуйсан байгаа юм. Мэдээж одоо хоёр хүүхдээ бодоод амьдралаа элэг бүтэн авч явахын тулд би чиний төлөө одоо хүснээр байя. Би чиний хүссэн болгоныг хий гэсэн ч Жамбо нэгэн шийдэж 2020 оны 2 сард тэд гэрэлтэй бүр аль бие ёсоор цуцлуулсан байдаг. Тэд хоёр хүүхдээ нэг нэгээр нь авахар болж эхнэр Мэйлин нь охиноо аваад харин Жамбо дөнгөж ой гарч байгаа хүүгээ аваад салахаар болсон юм байна. Бараг шууд салсан даруйдаал Жамбо нууц хамраг болох Чэнчэндээ гэрлэх санал тавьсан байгаа юм. Гэвч Чэнчэн дургуутсаж би хүүхдтэй хүнтэй амьдралаа эхлүүлж чадахгүй хэмээн түүний хүүг маш их төвөгшөөж бараг ад үздэг байсан байгаа юм. Хамгийн аимшигтай нь юу байсан гэж хоёр хүүхдийг ээжт нь өгөөд зүгээр л салаад явчихгүй харин хоёр хүүхдийг чинь алаад үрд зовлонгоос ангижръя гэж Жамбог Чэнчэн ятгах болсон. Түүний энэ галзуу солиотой санаа нь анх удаагийнх биш байсан юм байна. Өмнө нь ч гэсэндээ тэр хоёр явуулддаг байхад Чэнчэн нь Жамбог хит хитэн удаа хутгаар зүсч гимтэн чи надад үнэнчээ батал тэгхгүй бол би чамайг алан гих мэтчлэн толгоор нь үнсний саваар цохих хутгаар зүсэх гих мэтчлэн түүнийг одоо маш их гимтээсэн ч гэсэндээ Жамбо энэ галзуу эмэгтэйг эхнэр хүүхэд тэр байтугай гэр бүлээсээ дээр тавьж сонгосоор л байсан. Жамбо хоёр хүүхдээ алахыг эхлээд эсэргүүцэж байсан юм байна л да. Тэрээр Чэнчэнд юу гэж хэлсэн бэ гэхээр миний хүү үгийн тунаа муутай хүүхдээ бараг хайхгүй байхад л өөрөө өгч штэ. Тийм болохоор заавал алж яах юм бэ гэх мэтчлэн Чэнчэнийг ятгаж байсан юм байна. Тэгсэн ч 2020 оны 6 сард энэ одоо байдал нь улам даймжирч Чэнчэн Жамбогоос би чамаас одоо салнаа. Хоёр хүүхдээ алахгүй бол би чамаас салаад арилаад алга болно гэж айлгаснаар Жамбо хүүхдүүдээ одоо ингээд устгана гэж эргэлт буцалтгүй шийдсэн байгаа юм. Энэ хоёр л надад цаад болж байна. Намайг жаргалтай амьдрахад энэ хоёр хүүхдэл гай болоод байна гэсэн сэтгүү түүнд яваандаа бүр суусан гэж хэлж болно. Эхлээд тэрээр хүүгээ алах төлөвлөгөө боловсруулж байж л дээ. Гэвч Чэнчэн охиныгоо ч гэсэн алаа. Хэрвээ амьд үлдээвэл салсан их нэртэйгээ далимдуулаад уулзаад байна гэж одоо бодсон юм уу яасан. Ямар тач хоёр хүүхдийг нь хоёулангийн өгөө ижиж санаа намрах гад байсан. За ингээд нэгэн өдөр яг л тэдний хүснээр хуучин эхнэр Мэйлин нь яаралтай ажил гарч охиноо тэр хоёрт түргэн үлдээгээд явсан юм байна. Яг энэ мөчөд Чэнчэн Жамбог ятган одоо л охиноо алаа. Одоо яг алах төгс цаг байна. Ямар ч хамаагүй аргаар нүднээс далд орвол химээ орилж байсан байна. Жамбож балмагдан яхаа мэдхгүй тэнэгэлзэн байхад ашгүй Мэйлин ажлаа хурдан дуусгаад охиноо авахар ирж л дээ. Азар энэ удаад тэд цогссон баг юм. Гэвч хэдхэн сарын дараа 11 сард намрын нэг өдөр Жамбо Мэйлин рүү залхаад охиноо санаад байна. Нэг өдөр охиндойгоо хамт байж болох уу гэж маш ээлтгэхнээр асууж. Мэйлин ч төрсөн эцэг нь аав хүн гэсэндээ одоо хүүхдээ одоо л нэг юм санжтэй гэд дуртай төвшөөрсөн байгаа юм. Ингээд Жамбо нэг настай ян, хоёр настай швэшвэг гэртээ ээжтэй харуулan тэр шөндөө Чэнчэнтэй хамт төлөвлөгөө гарган нойргүй хонсон байна. Ингээд өглөөний 10 цагт Жамбо гэртээ иргэн ирж түүний одоо ээж одоо тэр хоёрын эмээ гэсэн үг шүү дээ. Эмээ нь 3 цагт гадагшаа гарахад хоёр хүүхэд нь түүний гарт бүрэн ямар ч хяналтгүй явуулсан байна. Жамбо хоёр хүүхдээ цонхны дэргэд тоглон хөхрөлтхийг ансаас харан яг л хөшөө мэд тэднийг харсаар л байв. Гинт утас дуурж Чэнчэн түүнтэй видео кол хийхээр залхсан байна. Жамбо дотроо Чэнчэн одоо санаагаа өөрчилсөн байж магад гэж дотроо гордож байсан ч Чэнчэн бүр юу болоо гэж өөрчлөх хүвтэй. Өөрийнхөө судсыг хутгаар зүсч амиа хорлолоо хэмээн орилж бүр цусан тусалж байсан байна. Үүнийг харсан Жамбо ямар ч эргэлзээгүйгээр тоглож байсан хоёр хүүхдээ дээш өргөхөд хөөхий хүүхдүүд юу ч мэдэхгүй аав нь өхөөрт нь дээш өргөж байна гэд хот инээж байсан. Жан шууд л тэднийг цонхоор шидэж орхисон байгаа юм. 2 настай швэшвэ охин газар дээрээ нас барсан байна. Харин 1 настай ян судсан цохилж байсан ч эмнэлэг тоцсон ч тун удалгүй нас барсан байна. Яаж тэсгэвдээ 1 настай жаахан хүүхэд штэ. Ингээд чончин мужийн Жан байрны 15 давхраас 2 хүүхэд унлаа гэсэн дуудлага цагдаа нарт ирсэн энэ байж. Жан аимшигт хэрэг хийгээд цонхоороо хартал газар нийл цус болсныг хараад яг бэлдснээрээ доош бууж уйлан хайлж байгаа аавын дүрийг бүтээж толгоогоороо хан мөргөөд
гашуудсан дүр эсгэн ойролж харалж байсан байна. Цагдаа нар түүнээс мэдүүлэг авахд тэрээр унтаж байсан. Хүмүүсийн орилдооноор сэрээд доош харсан чинь 2 хүүхэд нь онгорхой цонх руу авирч байгаад унсныг тэр үед л би мэдсэн. Би тэр хоёрыг унж байхад нам унтсан байсан гэж худлааж үзсэн баг юм. Одоо яг Жамбо болон 2 хүүхдийн ам өргөцсөн байр нь харагдаж байна. Хятадын сайтуудаар одоо ингээ маш их яригдаж байгаа хэрэг юм байна л да энэ. Тэгээ энэ хэрэг нь бол бүр маш хурдан Хятадын нийгмийн сүлжээгээр тарж Жамбогийн одоо уйлж байгаа бичлэг нь олон хүний хандлт авч зарим нь түүнийг өрөвдөж, зарим нь хүүхдээ одоо сайн хараагүйгээс болоод 2 бяцхан ам үгүй болоо гэж дор бүрнээ л одоо шүүмжлээд өрөвдөж байсан байгаа юм. Гэвч бас гэрхаа хүмүүсийн тусламжтайгаар тухайн байрны цонх нь давхар хаалттай. Тэр хаалт нь 1-2 настай хүүхэд давхааргүй өндөр яавч явна гэж байхгүй хэмээн одоо хүмүүс ингэ ажилласан байгаа юм. Одоо яг энэ зурган дээр харагдаж байгаа цонхныхоо гадна бас давхар хаалт шиг одоо тийм юмтай байлээ энэ байр нь. Тэгээ энийг болохоор 1-2 настай хүүхдүүд онгоолгоод унна гэдэг бол бараг л боломжгүй харагдчихсэн. Тэгээ энэ таамаг нь ч гэсэндээ цагдаа нарын одоо сэжгийг төрүүлж Жамбогийн утсыг одоо ингээ ухсан ч гэсэндээ Жамбогийн Чэнчэнтэй харилцсан тийм WeChat-тэй бүх мессеж нь бол байхгүй аль хэдийнэ устгасан байж. Гэвч одоо орчин үед ямар ч мессежийг сэргээж болдог болохоор цагдаа нар тэр хоёрын харилцсан 17,000 одоо мессежийг сэргээн алгын талаар эртнээс нарийн төлөвлөсөн бүх мессежийг нь одоо ингээд уншаад тэгээд сэргээж чадсан байгаа юм. За 11 сарын 10-ны өдөр Жамбог хүн амны санаатай хэрэгт буруутган албан ёсоор баривчилсан байдаг. Энэ бүхнийг харсан одоо сонссон те телевизээр ингээд харсан хуучин эхнэр болох Мейлин нь хэдэн өдөр бүр итгэж чадахгүй хоол идэхгүй маш их гашуудаж байсан ч хэргийг заавал шийдвэрлэхээр одоо шийдэж олон нийтийн өмнө 2 хүүхдийг нь алсан 2 алуурчинд зохих шийтгэлийг өгөх ёстой гэд ард иргэдээс бол өмнөний тал зогсохыг одоо гуйсан байгаа юм. Түүний бичлэгүүд нь Хятадын одоо сайт те сошиал орчинд бүр маш их тархсан байлээ. Тэг хэрэг гарсан байрыг одоо зархаар 300 сая гэж үнэлсэн ч одоогоор бол хэн ч энэ байрыг авахгүй байгаа юм билээ. Яаж ч юм одоо аимшигтэй хэрэг гарсан байрыг хүн авах вэ тийм эцтэй те. За шүүх хурлаас өмнө Чэнчэний эцэг гэх нь Мейлинтэй ирж уулзсан $41,000 амласан байгаа юм. За тэгээд охиныг нь энэ нь одоо Монгол мөнгөөр бараг 200 сая төгрөг гэсэн үг л дээ. Гэвч мэдээ Чэнчэн татгалцсан. Ахаад түүнд бүр үүнээс ч илүү их мөнгө амласан. Гэсэн ч Чэнчэн бол татгалцсан байгаа юм. Тэрээр зөвхөн шудраг ёсыг л хүсч байсан. Ингээд 2021 оны 7 сарын 26-нд одоо энэ шүүх хурал нээлттэй болж Чэнчэн одоо бас Жамбо 2 алуурчинд хамгийн хүнд ялын дээд хэмжээг өгөөсэй гэж хүсч байгаагаа одоо тэр шүүх хурал дээр хэлсэн байгаа юм. Тэдний шүүх хурал болоход Ямбо бас Чэнчэн 2 бие биен рүүгээ хэрэг тохох гэж үзсэн. Би хийгээгүй хэмээн одоо бие биен рүү ингээд дайрч байсан байгаа юм. Гэвч тэдний одоо ингээ харилцсан мессежтэй анхлагыг маш удаан нарийн төлөвлөсөн бас хэрэг хийснийхаа дараа бүр юу гэж хэлэх зэрэг бэлдсэн зур маш том хөдөлшгүй нотлох баримт болж байсан юм байна. Чэнчэн Ямбог энэ хэргийг ганцаараа үлдсэн. Би ямар ч хамаагүй гэж хэлэхэд Ямбо харин биен дээр шарх сорвоо харуулж намаа яаж өмнө нь одоо ингээ дарамталж хүчрхийлдэг байсныг та нар харж болноо. Энэ бол миний одоо ганцаараа хийсэн хэрэг биш ээ. Энэ хэргийг хийх хамгийн гол буруут нь бол Чэнчэн гэж хэлсэн байна. Гэвч тэдний одоо худал өгөнчүүх огт одоо итгээгүй тэгээ хэрэгсэлгүй ялын дээд хэмжээ буюу цаазаар авах шийтгэл тэдэнд оногдуулсан байдаг. Гэвч 2023 оны 4 сарын 6-нд тэд ахиж давж заалцсан байгаа. Тэгээ энэ удаадаа юу гэж хэлсэн бэхээр энэ бүхэн санамсаргүй осол байсан гэж мэдгдсэн байна. Гэхдээ шүүхээс бол ялыг хിവэр үлдээсэн байдаг. 2024 оны 1-р сарын 31-нд тэднийг цаазаар авч ялыг гүйцэлүүлсэн байна. Ердөө хэрэг гарснаас 3 жилийн дараа тэдний цаазаар авсан байд юм байна. Хятад үхлийн тариа юм уу буудаж ер нь бол цацлт юм байна л да. Хэдийгээр алуурчдыг одоо цаазалсан ч ямар ч гэмгүй 2 хөөрхөн хүүхэд одоо эргээд ирэхгүй шүү дээ. За ээж одоо Мейлинийх нь хувьд бол 2 хүүхдээ ингэж аимшигтайгаар алдсны дараа өөрөөсөө би яг хаана нь алдчихваа. Би юу буруу хийчихв? Жамботоо суусан нь одоо буруу байсан уу? Түүнд итгэж 2 хүүхдээ яагаад үлдээвэ гэх мэтчлэн өөрийгөө маш их буруутгаж байсан юм байна. Тэгээ бүр маш их тийм сэтгэл зүйн траумад орсон байт юм байна л да. За энэ хэргийг бэлдсэний дараа надад бодогдсон зүйл нь эхнээсээ одоо ингээд Мейлин бүсгүй маань хүнээ сайн тэр Жамбог сайн таньж аав ээжийнхээ үгийг сонссон бол гэж бодогдсон. Манай монголчууд одоо ингээд хэлдэг шүү дээ.
удмыг нь хараа гэд хэлээд байдаг. Тэр нь бол цаанаа учиртай юм шиг санагддаг. Тэгээд Жамбо гэдгийн залуу нь багаасаа аав ээжийн хайр халамжийг авч өсөөгүй учраас одоо хүүхдүүдээ ингэж маш харигсаар бүр хүний санаанд оронгүйгээр ингэж хөнөөсөн хэрэг эндээс болж гарсан гэж бодож байна. Тэгээ энэ гэр бүл салалт араар тавилтын ер нь хамгийн том хохирогч нь хүүхдийн энэ хэрэг бол үнэхээр тод томруунаар харуулсан гэж бодож байна. Тэгээ хамгийн бүр өрөвдөлтөө нь энэ хоёр хүүхэд байгаа байхгүй юу? За тэгээ ер нь бол амьдралын утга учир үр хүүхдчүүд дээ. Тэгээ хүүхдүүдийн бидэнд өгдөг аз жаргал, инээд хөр, сайхан дурсамж хайрыг бол юугаар сольшгүй гэж би өвдө боддог. За та нар маань энэ хэргийн гол бурууд нь хин гэж бодож байна. Яагаад ийм хэрэг одоо ингэ болчихвоо та бүхэн маань сэтгэлдээ бичээрэй. Та бүхэн маань дараагийн хэрэгүүдийг сонсохыг хүсэх юм бол subscribe дараад манай сувгийг дэмжиж өгөөрэй. Тэгвэл маш их баярлах болно шүү. За энэ дугаард та бүхэндээ хуг байлаа.